За сайн мэцэн нөхдөдөө багш нь өнөөдөр бусдын хэлснийг тодруулан асууж ойлгоё сэдвийн хүрээнд хичээл бэлтгэсэн байгаа. За хичээлдээ идэвхтэй оролцоорой. За цахимаар хичээл зохион байгуулагдж байгаа учраас анги танхимын дэг биш хэдүүлээ цахим хичээлийн дэгтэй байх ёстой. За ингээд цахим хичээлийн дэгээ багш нь уншиж танилцуулъя. За хичээлийнхаа үед камера нээлттэй мик хаалттай байлгах, дэлгэцийг нааш цааш нь гүйлгэхгүй, хөдөлгөөхгүй байх гэсэн. За микээс өөр товчлуур хүрэхгүй байх, асуулт асуулж хичээлдээ оролцохдоо мик асаах, багш болон найзтайгаа зэрэгцэж ярихгүй, найзыгаа хөндлөн гэсэн үг байна. За ингээд хичээлд нь багш нь амжилт хүсье. За багш нь хичээл эхлэхээс өмнө та хэдэд нэгэн дуу сонсох нь юуны тухай өгүүлж байгаа вэ гэдгийг анхааралтай сонсоод аваарай. За багш нь хэрэгэд та хэдээс юуны тухай байна вэ гэдгийг асуух юм байгаа шүү. За ямар нэртэй дуу байсан бэ? Дууны эхлэл хэсэгт гарсан байгаа. Та хэдийг анзаарсан байх гэж багш нь бодож байна. Ямар нэртэй дуу байсан бэ? Зүйтэй. Монгол гэр гэдэг нэртэй дуу байсан. За багшийнхаа хариутай зэрэгцээд хэлсэн байх гэж багш нь бодож байна. За тэгвэл энэ дууны нэр нь Монгол гэр юм бол юуны тухай өгүүлсэн дуу байна вэ гэж. Юуны тухай өгүүлсэн дуу байна. За багш нь юуны зураг гаргаад ирв? Зүйтэй. Монгол гэрийн тухай. За энэхүү дунд болохоор Монгол гэртэй холбоотой аж байдал, ахуйн амьдралын тухай өгүүлсэн байсан. За үндсэн агуулгандаа оръё. Өнөөдөр тэгэхээр бид Монгол гэрийн тухай үзэх. Сайн бодоорой. Одоогоор байгаа чиний Монгол гэрийн тухай төсөөлөлтэй өнөөдрийн хичээл хэр нийцэх нь вэ? Ялгаатай болох нийцэл тал байна уу? Эсрэг буюу ойролцоо утга байна уу? Сайн бодоорой. За хичээл эхэллээ. За хичээлийн зорилго маань монголчуудын үндэсний сууц болох гэр яаж үүснийг мэдэж гэрийн бүтцийг нэрлэж сурнаа. За зорилгоо дараах зорилтуудаар хангаж ажиллана. За эхийг хэсэгчлэн уншиж ойлгох. Зорилго 2 нь учир шалтгааныг ярилцах. Зорилт 3 нь үгийн утгыг тайлбарлах. Зорилт 4 нь цагварчлан холбох. Зорилт 5 нь адилхан харьцуулж дүгнэх. За
багш нь сая дуу сонсгосон зорилгоо танилцуулчихлаа. За үргэлжлүүлээд нэгэн эхийн хэсгээс багш нь уншина. Анхааралтай сайн сонсоорой. За өөрийн бодолтойгоо харьцуулан бодож дүгнээрэй. За монголчуудын үндсэн сүнс болох гэр яаж үүссэнийг ойлгоё. За энд Батахүү дэвтрээ гаргаж өнөөдрийнхөө онцгой өдрийг тавьсан байна. Та хэд бас дэвтрээ гаргаад өнөөдрийнхөө онцгой өдрийг тавиад багшийнхаа унших эхийг анхааралтай сонсоорой. За гэр өгүүлэг гэж. За багш нь уншлаа. Монголын дээд өвөг хэрээр гэр хизээр дээр хийж явсан үнэртний үед юм гинэ. Хөгцийн хэр дээвэртэй, хөрс ногоон дэвсгэртэй, орчлон дэлхий хэмээх оосор бүчгүй нэгэн их гэрт хүн амьтан цөмөөрөөл эвтэй сайхан амьдардаг байжээ гэж. За багшийнхаа тод өнгөөр тэмдэглэсэн өгнүүдийг дэвтэртээ тэмдэглээд яваад гараа. За Монголын дээд өвөг гэхлээр бидний эртний өвөг юм гээд. За одоогоор бодох юм бол өвөө эмээ, тэрний аав ээж өвөө эмээ. За хөгцийн хэр дээвэртэй, хөрс ногоон дэвсгэртэй, орчлон дэлхийтэй бүгдээрээ хамтдаа амьдардаг байсан байх нь тийм үү? За энэ хэсэгт энэ тухай өгүүлж байна. За үргэлжлүүлье. За тэгтэл юунаас болсны бөгөөд нэг л мэдхэд хоорондоо муудалцсан уралцаж хүчтэй хүчгүйгээ барьж идэхэд хөрөв гин. Амьтад мөрөөхөн салж зарим нь газар нүхлэн шургаж нэг хэсэг нь усны гүнд нөгөө хэсэг нь модны оройд гэртээ болжээ. Газар малтах хумс усанд залах сэлүүр тэнгэрт нисэх чигүүр хүнд байсангүй. Тэгэхээр хүн юунд амьдрах юм болов? За энэ асуултыг дэвтэртээ тэмдэглээд аваарай. Хүн юунд амьдрах юм болов? За үргэлжлүүлье. Харин хүссэн бүхнээ хийж чадах ухаан гэчийг түнд заяачээ. Тэр цагт насан өндөр болтлоо ухаанаас ондоо өвхөрөн хураагаагүй нэгэн хөвгөн байж гин. Нэг өдөр 7 хүүтэй их гэрийн үлгэрээр баг гэрийг барьж болно гэхэд хүүгүүд нь бодоод учрыг нь үл ойлгов гин. За өвгөн 7 хүүтэй гэж тий. За энэ өвгөнд ухаанаас өөр өв хөрөнгө байгаагүй гэсэн. За одоотойгоо харьцуулж бодох юм бол өв хөрөнгө гэдэг нь болохоор амьдрах орон сууц. За ажиллаж олж байгаа цалин мөнгө. За эдгээрийг ер нь хэлж байгаа тий. За тухайн цаг үед болохоор энэ өвгөн ухаанаас өөр өв хөрөнгө байгаагүй. Амьтдаас ялгарах хүний гол шинж нь оюун ухаан байдаг. За өвгөн 7 хүүтэй юу гэж хэлсэн бэ гэж. За дэлгэцэнд харагдаж байгаагаар тодруулаад тавьсан байна. Та багшигаа уншиж байхад ч гэсэн ойлгосон байх тийм ээ. Их гэрийн үлгэрээр баг гэрийг барьж болно гэж хэлсэн. Үүнийг даанч 7 хүүгүүд нь учрыг нь юусоо ойлгоогүй гэж. Харин бүгдээрээ энэ өгүүлгийг үргэлжлүүлж уншаад учрыг ухаж ойлгоно гэж бодож байна гэж. За үргэлжлүүлье. За өвгөн ханаран хүрээсэн эргэн тойрны умалсыг дураалхан бургасан хан хийв. Цасны шуурганд хаагддаг, цагийн сайханд нийцдэг, өмнгийн хадан хавцлаа санаа авч хаалга урлав. Чанх дээрээс гололсон үдийн нарнаас тоон, тал тийшурсан алтан цэцэргнаас нь унь, уулын араас ургасан манан будангаас туурга, дээгүүр бүргсэн зузаан үлсээс дээвэр хийх санаа олжээ гэж.
За одоогийн бидний Монгол гэртийн бүрдүүлж байгаа хэрэглүүдийг энд дурдсан байна. Гэхдээ юутай харьцуулсныг анзаарч учир шалтгааныг нь сайн бодоорой. Яагаад улсыг хантай харьцуулав? За хаалгыг юутай харьцуулсан байна? За чанга дээрээс голсон үдийн нарнаас тоон гэж. Нарнаас тооныг санаа авсан байна. Нар тоон хоёр юугаараа зүтв вэ? За тал тийш урсан алтан цацрагнаас нь унь гэж. За нар тоон юм бол цацраг нь унь гэж өвгөн адилтхан зүйрлэж санаа авсан байна, тийм ээ? За уулын араас ургасан манан будангаас туурга дээгүр бүрхсэн зузаан үлсээс дээвэр хийх санаа олжээ гэж. За сайн тунгаан бодчихоорой. За үргэлжлүүлээ. Түшээлтэн ханхайлсан уул нуруудын араар сансрын хүрдэн салхи хэрчлэн эргэж байгаа даа гэж бодонгуудаа хялгас томж бүслүүр хийвээ. Тэгээд өвгөн 7 хүүтэйгээ ханаад илгэж хаалгаа босгож тооноо өргөж унаа өлгөж туургаа барьж дээврээ тавьж бүслүүрээ татаад бөмбөрцөг дэлхийн хэлбэртэй бөмбөр цагаан гэртээ болов гин. Нарны гэрлийг наашлуулж татдаг, салхины хүчийг цаашлуулж хордог. Нүүй гэвэл ихвээд очдаг, бууй гэвэл дэлгээд барьдаг. Тийм татай гэр хийсэн өвгөн бурал эцгийнхээ ухааныг нь биширч аятаа тавтай аж төрөх болжээ. Гэвч үлгэр ингээд дууссангүй. За энэ хүртэл та хэд багшийнхаа уншсныг, за өөрийнхөө сонссныг зэрэгцэж уншснаа бодоод ойлгоогүй зүйлээ багшаасаа тодруулан асууя. За тодруулж асуухын тулд та бүхэнд юу хэрэгтэй вүлээ? Зүйтэй мэдээж асуулт хэрэгтэй. За юуг дураалган гэрийг бүтээснийг яаж асуух вэ гэж. За багш нь санаа хэлье. Ухаанд өвгөн гэр барих санааг юунаас авсан бэ гэж асууж болно. Өөрөөр яаж асууж болох вэ гэдгээ дэвтэртээ тэмдэглээд өгүүлэлгээ сайхан уншчаад гэр бүлийнхэнтэйгээ ярилцаад хариулан бичээрэй. За гэрийг бүтээхдээ юуг дураалгасан бэ? За юуныг дасгал ажлаар баттгана. За дураалган хийсэн зүйлсийг олж бичье гэж. За үйлсийг багш нь хантай зурилсан гэж бичиж. Хатан хавцлыг юутай зурилсан бэлээ? Ямар уран зэцэг үг ашигласан бэлээ? Тэрийг нь сайн бодох хэрэгтэй. За нарны цэцэрлэгийг, нарыг. За багш нь харуулад явъя. Хатан хавцлыг хаалгатай, нарны цэцэрлэгийг уньтай, нарыг тоонтой. За уулын арын манан буданг туургатай, үйлсийг дээвэртэй, салхийг бүслүүртэй адилтгаж зүйрлэж санаа авч хийсэн. За бидний гэрийн бүтцийг бүрдүүлж байгаа зүйлсийг байгалийн үзэгдэлтэй адилтхан хийсэн учир шалтгаан нь энэ байлаа. За үргэлжлүүлье. За үгийн утгыг мэдье гэж байна. За багш нь эхлэхдээ өгүүлбэрийг эхлэхдээ тодор тэнэгсэн үгнүүдийг тэмдэглээд яваарай гэсэн байна. За чиний бодлоор юу? Төл бичигт байгаа утга нь юу вэ гэдгийг багш нь харуулсан байна. За үнийг дэвтэртээ тэмдэглэж аваад өөрийнхөө бодлыг бичих хэсэг дээрээ бичээд төл бичигт байгаа утгаагаа бичээд яваарай. За юуг юугаар дураалган хийснийг загварчлан холбоё гэж. За зургийг сайн ажиглаарай. За тэр нарны цэцэрлэгийг уньтай зурилсан байна. За өндөр уулстай ханыг, хатан хавцалтай хаалгыг, за нартай тооныг, за манан будангаас туургыг, за хэрчилсэн салхинаас томж
бүслүүр хийсэн. За тэгээд цуцаан үлсээс дээвэр тургыг хийсэн гэдгийг багш нь загварчлан харууллаа. За бид юу сурсан бэ? Хичээлээ дүгнэе. За гэр эхийн утга санаа учир шалтгааны өвгний дүрээр хөн уншиж ойлгосон. Гэрийн бүтцийг байгалийн ямар үзэгдлүүдтэй адилтгасныг мэдэж авсан. Ихэд гарсан танилцсан үгийн утгыг мэдэж авсан. Өвгөн болон 7 хүүгийн дүрээр ямар үйлдэл хийснийг уншиж ойлгосон. Загварчлан холбоо сурсан. За та хэд гэрийн даалгавар сур бичгийн 134 дугаар хуудсанд байгаа гэр өгүүлэлгийн үргэлжлэл хэсгийг уншаад өөртөө асуудал зохиогоод хариулаад ойлголтоо баталгаад аваарай. За өнөөдрийн хичээлийг өгөөрөндөө болж байна. Дараагийн хичээлээр уулзцгаая.